сайн байцгаана уу? Та бүгдэд Seed Segment платформыг танилцуулъя. Seed Segment платформ нь үндсэн нүүр хэсэг нь энэ байдалтай байгаа. Бид компани лого, хайлтын цонх нь тухайн барааны ангиллын төрлүүдээс хайхаас гадна гишүүдээс эсвэл тусламжийн хэсгээс та өөрийн хүссэн зүйлийг хайж болно. Сайтын зүүн талын энэ хэсэгт манай нийт ангиллуудын жигсаалт байгаа. Бүгдийг харах гэж дараад үзэх юм бол манай Seed Segment дээр байгаа бүх ангиллуудын жигсаалт байгаа. Энэ ангиллуудын жигсаалт нь бол нэмэх, хасах бүрэн бололцоотой манай гишүүд хэрэглэгчдийн хүсэл санал дээр тулгуурлан цаашид нэмэх болон хасах үйлдэлүүдийг хийж болох юм аа. За энэ 3 дугаар түвшнийг үзэх гээд задлах юм бол цаашаа одоо энэ ангиллууд нь өшөө яаж задарч байгаа гэдэг нь харагдах бололцоотой. За та бүгднийг өөрсдөө үзэж танилцаарай. За эргээд нүүр үтсэндээ очие. Манай нүүр үтсний хэсэг нь энэ үндсэн баннерын хэсэг байгаа. Энэ хэсэгт бол манай Seed сайттай холбоотой мэдээлэл харагдах болно. За энэ баруун талын энэ хэсэгт бол хэрвээ та тухайн бараа үйлчлэгийг шууд эндээс удирдах оруулах болцоотой. За жишээлх юм бол спортын бараан дотроос дартс. За дартс бол цаашаа задрахгүй учраас ингэж зогсож байгаа бол та энэ дээр дартс зарна гэд өөрийнхөө үнийг бичээд байршуулах гэдэг төвчдөх юм бол дараач нь цаашаа байрших болцоотой. За ингээд доош явах юм бол манай хэсэгт бол үндсэн нүүр хэсгээр бол хэд хэдэн тусгай ангиллын бараанууд харагддаг. Жишээлх юм бол онцлох бараанууд. Энэ бол онцлох гэдэг нь бол тухайн хэрэглэгч бараагаа онцлохоор харагдуулахаар сонгосон бараануудыг хэлж байгаа. За энэ баруун доод хэсэгт бол хайж байна гэсэн болон байгаа. Энэ дээр та өөрийн бараа зархаас гадна та ямар нэгэн тодорхой зүйл хайж байгаа бол энэ дээр бичээд хайх болцоотой. За яг хайх юм бичихийг хүсэх юм бол энэ дээр дараад тухайн зарлалын самбар хэсэг рүү ороод тэндээ та өөрийн хайх зүйлүүдийг ингээд бичээд явж болно. Хайхаас өмнө та мөн бас ямар ангиллаар одоо ямар төрлөөр одоо зар хайлтаа оруулахаа сонгож болно. Гар утас юм уу, офисын талбай юм уу, түрээсийн барьч юм уу. Эдгээр энэ бол таны хүслээр бол бидэнд одоо тодорхой ангиллаа санал болгох гэдгээр ороод ангиллаа санал болгох юм бол бид тухай бүрэн таны хүссэн англи сэдвийг энд бүртгэх болцоотой. За эргээд манай гишүүдийн булан хэсгийг танилцуулъя. Гишүүдийн булан хэсэг нь бол дотроо 4 салбар меню байгаа. Нэгдүгээр зарлалын самбар гэж сая үзүүлсэн хэсэг, хоёрдугаар тусламж хэсэг байгаа. Сайтын тухай дэлгэрэнгүй хөтөж байгаа. Тэр нь бол тодорхой хэсгүүдийг хажуу талд байрласан байгаа. Одоо хэрвээ та анхудаа зочилж байвал энэ хэсгээр орж болно. Сайт яаж бүртгүүлэх тухай, дансны тухай, дансны тухай мэдхийг эсвэл ийшээ дарж орж болно. Бараа үйлчлэгийг байршуулж сурчлах сонирхолтой бол энийг уншиж болно. Хэрвээ бараа үйлчлэгийг бодлож авах сонирхож байгаа бол энэ хэсгийг уншиж болно. За нийт манай гишүүдэд зориулсан болон гэж байгаа. Энэ дээр одоо яаж одоо энэ сайтыг ашиглах талаар зааварсан байгаа. Мөн сайтын үйлчлэгийн нөхцөл болон бусад одоо дүрм журм юу болон болохгүй талаар ингээд зааварсан байгаа. За мөн энэ хэсэгт бол сайттай холбоотой түгээмэл асуулт хариулт байж байгаа. Энэ түгээмэл асуулт хариултыг бол та ч гэсэн өөрийн тодорхой асуултуудаар бидэнд хандаж болно. Бид түүнийг энд тэр дорн оруулж болно. За энэ бол гишүүний мэдээлэл гэдэг хэсэг байгаа. За энэ хэсэг дээр цөмөр орж үзье. Энэ хэсэгт бол манай сайтыг одоо бүртгүүлсэн байгаа гишүүдийн жигсаалт. Хэрвээ та ингээд анзаарах юм бол өнөөдөр 11 сарын 4-ний байдлаар яг одоогийн байдлаар манай сайтыг 6 хүнний гишүүнээр бүртгүүлсэн байна. За энэ гишүүний нэр бол энэ харагдах байна. Эхний болон эцсийн хэрэглэгчийн нэр бичигдээд бас хэсэг нь одоор бүртгүүлсэн байгаа. Зөвхөн гишүүн гэсэн тохиолдолд тэр нь харагдана гэсэн. За бүгдээрээ одоо тэгвэл гишүүн нэрийг нэвтрээд аваад үзье. За бүртгүүлэх гэдэг хэсгээр ороод
манай сайт нь шинээр бүртгэж болно. Бүртгүүлэхдээ та өмнө дурдсан та үеийнхээ Facebook-ээр бүртгэсэн. За би нэг Facebook-ээр бүрлээ. За Facebook-ээр бүртгээд ороход манай сайтыг сайн змөрөө гişүүдийн бодомдороо нөгөө гişүүдийн жигсаалтын одоо харин та гişүүдийг эсвэл ямар нэгэн гişүүн нэртэй гişүүн хийсэн мэт харах болно. За нөгөө гişүүд маань ингээд ямар нэртэй гişүүн ямар бүртгэлийн аргыг гişүүлж орчихсон. Энэ бол жишээлх юм бол Facebook-ээр орчихсон байна. За энэ хүн бол гар утгаар орчихсон байна. Энэ хүн бол Facebook-ээр орсон байна гэх ялгаатай байж байна. За мөн төвчлэнд та хамгийн өндөр нөлөөтэй гишүүнийг шүүж харж болно. За ингээд үзэх юм бол мэдээж нэг номерт манай seedling компани бүртгэл байгаа. За хэрвээ одоо энэ та бүх анзаарч байгаа бизнес гэсэн хэлбэртэй энэ бол компани гэсэн юм уу байгууллага бизнестэй гэсэн санааг илэрхийлж байгаа. Эсвэл та ийм байдалтай бүртгүүлж болно. За бизнес нь юугаар ялгаатай юм бэ гэдэг шиг бизнес эрхлэгч рүү ороод үзэх юм бол харагдах хэлбэр нь энгийн гишүүнээс арай өөр. Энд ийм өөрийн cover хэсэгтэй энэ дээр та өөрийн бизнесийг тодорхойлсон cover зураг оруулж болно. За ингээд энэ талтай энэ компани профайл зураг дагсан гишүүн бараа тийм үн цол тийм харагдана. За хизээ гишүүн болсон ингээс үл хизээ нэвтэрсэн нийт үнэлгээний хэдэн хүртэл байгаа хичнээн үнэлгээ авсан гэдгийг энэ дээр харагдаж байгаа. За мөн манай сайтын зөвлөж жоохон цолнуудыг харагдаж байна. За энэ хамгийн гол нь одоо тухайн байгууллага бизнесийн зарж байгаа барааны хэмжигсалтын ингээ бүгдээрээ байж байгаа. Мөн төвчлэн ямар төрлийн бараг зарж байгаа юм бэ гэдэг тухайн англи харагдаж байгаа. За мөн төвчлэн энэ бизнесийн нэр дээр авсан үнэлгээнүүдийг эндээс харж болно. За энэ бол өмнө гэсэн гишүүдийн үнэлгээнүүд байна. Энэ үнэлгээнүүд харах юм бол ямар гишүүн ямар бараантай холбоотой үйлчлэг төлөвлөлт гэсэн юм бэ гэдгийг харагдана. Мөн энэ тухайн бизнесийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бас эндээс харж байна. Тэгэхээр та энд манай сайтн дээр байгууллагаараа бүртгүүлсэн тохиолдолд багахан хэмжээний өөрийн веб хуудастай болсон юм аа. За эргээд бүгдээрээ тэгвэл өөр энгийн гишүүний бүртгэл ямар байдалтай харагдах вэ? За эндээс одоо жишээлх юм бол дахиад бүгдээрээ өндөр үнэлгээтэй гишүүдээс сонгож харж байгаа. За тэгээд энэ гишүүнийг харъя. Энэ гишүүн дээр одоо жишээлх юм яаж харагдах вэ? Энэ бол бизнес биш энгийн гишүүн байна. За энгийн гишүүний үед бол cover зураг байхгүй. Шууд ихнээсээ оруулсан банууд ингэ харагдаж байна. За энд бол одоо ямар ангиллуудад бараа болсон гэдгийг харахаас гадна энэ хэмжлэгийн хөдөлгөөнд бүгдийг харагдана. За давхар энэ үнэлгээнийг харж байна. За энэ бол одоо манай гишүүдийн бүртгэл дээр суурилсан сайтын нэг онцлог юм. Та өөрийн мэдээлэлээс гадна бусад гишүүд ямар үнэтэй үзүүлэлттэй үнэлгээтэй юм бэ? За манай сайтын мэдээллийн хэсэг байгаа. Энэ мэдээллийн хэсэг бол манай сайт дээр гарч байгаа сайттай холбоотой мэдээллүүдээс авсан. Цаашид хэрвээ та өөрийн бизнесээ сурчлах юм уу? Өөрийн зарж байгаа бүтээгдэхүүнтэй холбоотой нэг тайлбар мэдээлэл олох бол энэ хэсгийг шилжүүлэх юм аа. За энэ бол одоо хамгийн сүүл сайтын мэдээлэл орсон байна. Сэтгүүлийн сайт шинжилгээ ажилладаг байна. За энэ мэдээлэл бол дэлгэрэнгүйгээр ингэж үзэж байна. Энэ дэлгэрэнгүйгээр үзэж байгаа мэдээлэлээ давхар Facebook YouTube-ээр шеэр хийх мэдээллийг бол бид хадас болон шүтдэг байна. За энэ бол тодорхой нүүрсэн дээрээс хийж байгаа тодорхой бараалал үзье. За жишээлх юм бол нэгжний
дуудлагатай. Энэ бараг ороод үзье. Энэ барааны дэлгэрэнгүй үз дээр барааны гарчиг байж, барааны код байж, зураг нь. За энэтэй бол бараа нь хизээ анх барьсан хэдэн өдрийн дараа хартсан. Энэ бараг мэдл буюу одоо энэ бараг тал мэдчих юм бол хадгалж аваад буусгаас өмнө мэдээ. Мөн тайм бараа шууд авах болцоотой юм. Эсвэл тайм бараг зөвхөн дуулууртанд авчих юм. За энэ бол дуулууртад хүмүүс жигсаалт гэж байна. За энэ хэсэг бол барааны дэлгэрэнгүй мэдээлэл. За энэ доод хэсэгт нь бол бараг зарж байгаа хүний мэдээлэл гэж байна. Энэ хэсэгт нь болохоор бараг төлбөрийг ямар нөхцөлөөр шийдэлтэй заасан бэ? Жишээлх юм бол энэ тохиолдолд ансаар болон бэлнээр хийж болно гэсэн байна. За хөрвөлтийн хувьд бол ямар байх юм бэ? Үнэгүй үргэлжтэй юу, төлбөртэй юу гэж заасан байна. За энд бол одоо барааны талаар асуулт хариулт явуулж байна. За жишээлх юм бол та энэ гишүүнээс асуулт асууж болно. Бараг хаанаас авахгүй гэж хэлэхэд энэ мэдээлэл нөгөө хүнд хөшөөр очих хэвээр энэ гарчих хэвээр. За ингээд ийм нэртэй хүн нэг секундын дэсэсэл болж байна. За энэ доор нь бол одоо админ мэдээж байгаа. Хэрвээ танд энэ зарж байгаа бараа хууль бус юм уу, зөвхөн их зөрчсөн юм уу, аль эсвэл альбомын асуудалтай үзсэн юм бол энэ хэлс дараа энэ барааны талаар сануулгаа бичээд явуулж байна. Үүнийг бид доор мэдээлэл аваад бодлого хаах хэмжээ авч болно. За энэ хэсэг бол таны одоо энэ зарж байгаа энэ бараа хичнээн хүн үзсэн бэ гэдэг хамтдаа хүмүүсийн тоо гаргаж байгаа. За ингээд барааны дэлгэрэнгүй үйлчлэхээс гадна эргээд та энэ бараа төстэй бараа ямар бараа байгаа гэдэг нүүрснээс олж байгаа юм. Англи дотроос энэ барааны харагдана. За манай сайтын бидний тухайн хэсэг эсний дээр засварчдаа холбоо гэсэн бүлийн зэсний байж байгаа. Бидний зэснээс та бидний тухайд манай сайтын дээр яг одоо эсний бараа, эсний гишүүн ямар хангалттай байгаа гэсэн мэдээлэл байна. За жишээлх юм бол одоо манай сайтын яг одоо 1.5 гишүүн одоо 60-70 бараа байна. За энэ хяналтын тоо бол яг тухайн номыг хандж байгаа хүмүүсийн тоо гэж байна. За энэ дээр бол сайтын үндсэн мэдээллүүдийг эндээс авч болно. Ямар зөвлөлтөс ямар мэдээлэл энэ таа үйлчлэлийн CD-ийн компани түүхийг эндээс харж болно. За энэ бол хөтөлбөр хаяг болно. Компани байршлага өөрөө шаардлагатай юм байна. Манай компанид үүсгэж байна. За энэ хэсэг сурчлага гэдэг нь сурчлагын хэсэг бол та хэрэг эсвэл манай тодорхой банерууд дуулууртай гарна гэдэг дээр хэлцэмээр бараа бидний байршуулж байна. Энэ хэсэг бидний эсвэл одоогор бидний хэлсэн байхгүй. Тэгэхээр шинжлэх ухааны ингээд манай сайтыг та бүгд тавталтад мэдээ хороо гэж хүсье. Анхаарал хүсье.